Өнөөдөр бид Япон мөнхийн найрамдрыг хүссэн бэргэрдэж сурахаар ирсэн байна. Энэхүү мод тарих арга хэмжээнд зориулж хүчин чармаярт гаргасан Сандой тэргуунтай Монгол Японы найрамдрын нийгэмлэгийн хамт олон болоод Баянгүр дүүргийн хамт олондоо маш их талархаж байна. Монголд амьдарч буй Япончууд бид ч гэсэн мөн адил эрх хэрэгч хүрээлсөхийн санаачилсан тэргуун мод тарих үндэсний хөтөлбөрт оролцож боломжийг олгосонд баяртай байна. Баянгүр цэцэрлэгт хүрээлэн орон нутгийн өмч төсвөлдрийн газрын талбайд Баянгүр дүүргийн цэцэг даргын тамгын газар за Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамныхан Монгол Японы найрамдлын нийгэмлэгийнхэн маань одоо мод тарих үйл ажиллагаагаа өнөөдөр эхлүүлээд бид талбай дээр мод тарилтаа хийж байна. Энэ удаагийн одоо мод тарилтын онцлог маань Монгол улсад суугаа Монгол улстай дипломат харилцаатай улсуудын элчин сайдын яам тэр дундаа элчин сайд одоо өөрөө ирж өөрийн биеэр мод тарьж байгаа нь одоо маш чухал үйл явдал болж байна. Энэхүү танхим маань болохоор экологийн боловсролыг уран зургаар дамжуулж олгох зорилготой. За яаж уран зургаар дамжуулж байна гэхлээр хүн байгальтай холбогдох одоо тухайн мэдрэмжийг цаасан дээр буулгаж одоо хүүхдүүд маань өөрсдийн төсөөллөөрөө байгаль орчмоо зурж мэдрэх үйл явдал. Энэ цэцэрлэгт хүрээхийн бол бид нэр Япон улсаас Монгол улсад ирж байгаа жочид, за мөн жуулчид одоо энэ хүмүүсийг бол бас нэг өдрийн одоо хагас өдрийн төвөр маягаар энэ мод хариулдаг ийм уламжлалт тогтооё гэсэн ийм бодолтой байгаа. За мөн энд бас бид нэр хүндэтгэлийн бас самбар бас байрлуулъя гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Хүүхэд яг ингээ өөрийн гараар цэцэг үрслүүлээд тариад арчлаад явхлаар ерөнхийдөө ингээд худалдаж авснасаа илүү их сэтгэл зүрх гаргаад тухайн цэцэгтэй илүү холбогдож байна л гэсэн байгаль орчинтойгоо. За цэцгээ тарьчаад шороогоор жоох ингээд дараад натаршуулж өгнө шүү дээ. Шороогоор цэцгээ тарьчаад дээрээс нь шороо хийчээ шороогоо заавал ингээд үнсээ хайруулаад ингээд натаршуул дарж өгөх юм шүү дээ. За. Тарьсан мод нь одоо улам ордоо оргож Монгол орон агарын бохирдол байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг буулгахаар хийгдэж байгаа энэ тэрбум модны хөтөлбөртэй идэвхтэй оролцохыг уриалж байна. Тэгэхээр өнөөдрийн тарьж байгаа бидний мод улам одоо урт ургаж, олон салаатаа уулгаж тэр хэмжээгээр одоо Монгол Японы найрамдал улам бэгтэж үйл ажиллагаа хамтын ажиллагаа улам нягтарч хөгжнө гэдэгт одоо найдаж байна. За тэгэхээр энэ модны нүхний хажууд ийм хөрс бэлтгээ тавьсан байгаа. Тэндээс нүхнийхээ доотлолт 20 см орчим хөрсөө дэвсэж өгөөд модоо яг ихц голдон ихцгэн бариад багаар хөрсөө эгээд ингээд хөлөөрөө чигжээд өгнө. За тэгээ чигжээд дээрээсээ нүхнийхээ амсраас 15-аас 20 см зай үлдээгээд сайн чигжээд өгнө гэсэн үг шүү. Услахтаа нэг модыг 40-оос 60 литр усаар усалж өгнө. Тэгээ услахтаа ханийн дагуулаа зөөлхөн услаад өгнө шүү нүхнийхээ.